Тэр өнөөдөр нэвтрүүлэгтээ зочноор Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нээлттэй инновацийн төвийн захирал Бат Эрдэнэ өгшиг урьж оролцуулж байна. Сайн байна уу? Та сайн явж ирв үү? Сайн явж ирлээ. За, та Оросд ажиллаад ирсэн. Оросууд чинь шинэ жилийн баяр болохоор уур амьсгалыг бол бүр үнэхээр тусгаалan бэлддэг тийм ард түмэн штэ. Үнэхээр сайхан байна уу? Үнэхээр сайхан байна. Одоо Оросын шинжлэх ухааны байгууллагууд за ер нь нийт нутаг орон даяараа шинэ жилийн бэлтгэлгээд бүгдээр хөл хөдөлгөөнтэй хөөр баясгалтай их л сайхан байлаа л дээ. Ялангуяа Санкт-Петербург бол маш их өндөр сэтгэл төрүүлсэн л дээ. Учир юу вэ нөхлөөс ерөөсөн гэрлэн чимэглэн бүр гайхалтай байсан. Үнэхээр гайхалтай гоё гэрлэн чимэглэлтэй байсан л да. Тоо баримтыг хараад үзчихсэн чи Оросууд гаднаас хүлээж авах жуулчдын ихэнх нь Оросын шинэ жилийг үзье гэж очдөг юм билээ шүү дээ. Тийм, Оросын шинэ жилийн дотор бол ялангуяа Оросын одоо гурвуулсан мордын тэр жавхаатай юм маш их сонирм байдаг юм байна л дээ. Тэгэхээр өвлийн ордон одоо тэр Санкт-Петербургийн төв талбайнуудад бол Ялко чимэглээд засцсан. Гудамж талбайнууд нь бол одоо шинээр одоо гэрлэн чимэглэлүүдэд тавьчихсан маш их өнгө жавхаатай байсан. Таны ажилдаг сургуулийн хуучнаар манай Монгол Улсын их сургуулийн харьяа баха тий. Орос хэлний багш нарыг бэлтгэх дээд сургууль шүү дээ. Одоо бол Монгол Улсын Эрдмийн их сургууль гэдэг. Нөгөө нэг бидний сураад байсан школтой Оросууд маань өнөөдөр дээд боловсралтай ямар шинэ инновацийг хамгийн түгээмэл ашиглаж явах юм бэ? Ер нь бол Оросуудын ер нь ярьдаг гол юм нь бол шинжлэх ухааны техникийн ололтыг үйлдвэрлэл болгох чиглэлээр их анхаарч ажиллаж байгаа нь харагдлаа. За ялангуяа одоо их дээд сургуулиудаа түшиглээд эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлуудыг хийх ийм төвүүдийг олноор байгуулж эхэлж байгаа юм байна. За үүний зэрэгцээгээр эрдэм шинжилгээ судалгаа зураг төслийн байгууллагуудтай их дээд сургуулиуд нь маш их нэгт хамт ажилладаг. Нөгөө талаас нь тэр байгууллагуудад их дээд сургуулиуд нь бол өндөр мэргэжлийн боловсон хүчин инженер техникийн ажилчид одоо шаардлагатай бүх мэргэжилтэнгүүдийг бэлдэж өгдөг ийм шин тогтолцоо. Хуучин болвол зүгээр тодорхой чиглэлээр ийм сургалт явуулна гэд явдаг төлөвлөгөөтэй байсан бол одоо яг амьдрал практик дээр тулгуурласан ийм асуудлыг ярьдаг болсон байна. Таны яг утсан энэ Оросын ихтэй сургуулиуд жишээлбэл хичээлийг сонирхолтой, оюутанд өгөөчтэй байдлаар яг таны над яриад байгаа тэр инновацийг яаж ашиглаад байгаа юм? Тэгэхээр инновац гэхээр улсууд бол янз янзаар л ойлгож байна л да. Инновац гэдэг маань байгаа юмыг сайжруулах нэг талын асуудал байж болно. Нөгөө талаас цоо шинээр юм нэвтрүүлж болно. Байгаа юмыг сайжруулах гэдэг юм дотор бол ихэнх одоо мэрэгжилтний бэлтгэх асуудал дээр их анхаардаг юм байна. Би ганцхан жишээ хэлье л да. Санкт-Петербургийн мэдээллийн технологи оптик механикийн их сургуульд юу бэлдэж яах гэхлээс яг оюутнууд өөрөө гараараа тоног төхөөрөмж багж хэрэгслүүдийг өгсөрдөг. Тэрний зураг төсөл бүх юмнуудыг хийгээд анхных нь одоо загварыг өөрснөө гаргадаг ийм болсон байна. Тэнд бол багш нар нь онлайн болоод практикийн мэдлэгийг яг газар дээр нь өөрсдөр нь гараар нь хийлгээд сургаж байгаа учраас илүү одоо үр дүнтэй болдог гэж үздэг юм байна л да. Өөрөөр хэлбэл онлайн хичээл зэрэгцээд үйлдвэрлэл хамт явж гин гэсэн үг шүү дээ. Тийм, онлайн практик тэрэн дотор бол яг одоо яриад байгаа инновац гэдэг ямыг оюутнууд өөрснөө шинэ юм санаачилж одоо юу гэдгийг энийг ингээд нугалчихвал одоо аятайхан байдгийн байна гэдэг юм уу, эсвэл энийг ингэж нугалах биш ингэж дэлгэх юм бол одоо илүү үр дүнтэй болох юм байна. Ингэж дэлгэсний үр дүнд бол нийт одоо үзүүлэх талбай гэдэг юм уу, ямар нэгэн юм нь ийм сайн болдго юм байна. Энийг сайжруулахын тулд ийм онлайн мэдлэг хэрэгтэй юм байна гэдэг энэ чиглэлээр нь багш нар нэлээд нарийн сургадаг бололтой юм шиг байна. Монголд очиж шууд нэвтрүүлэх боломжтой юм биш гэдэг ямар санаанууд байх юм? За жишээлх юм бол Монгол улсад бид мэдээллийн технологи гэж яриад байдаг. Та бүхний одоо хэрэглээд байгаа иргэний үнэмлэх. Та бол иргэний үнэмлэхээ одоо юунд хэрэглэдэг вэ жишээ? Сонгуульд саналаа өгтөө. Тэгэхээр уул нь бол иргэний үнэмлэхийг бүх юмд ашиглах ёстой юм. За яаж ашиглаад байна? Яаж ашиглах вэ гэхээр иргэний үнэмлэхээ уншдаг төхөөрөмжүүдийг олноор бий болгох ёстой. Өөрөөр хэлэх юм бол дэлгүүр та
юм худалдаж авахдаа банкны карт уншуулдагтай адилхан иргэний үнэмлэхээ уншуулангууд таны татварын чинь тухай бусад бүх мэдээллүүд тэр дэлгүүрээс чинь шууд яваад орж байгаа. Тэгвэл Оросууд яг энийг хэрэгжилж байна. Энэ Оросууд бол яг энэнийг хийгээд эхэлсэн байна. За энэ хийж эхлэхдээ бол Санкт Петербургийн тэр миний түрүүчийн дурдсан юм дээр бол одоо юу гэдгийг тээврийн хэрэгсэл дээр ашигладаг ч юм уу. За жишээлх юм бол Санкт Петербургийн манай одоо Эрдмийн сургуулийн хүндэт доктор болсон Богданов гэж хүний удирддаг Центр Информ гэж компани байгаа. Тэр компани дээр гэхэд бол хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, импортлогчоос нь авахуулаад тодорхой хэрэглэгч хүртэл бүх мэдээллүүдийн цуглуулж авдаг ийм систем хийж эхэлж. Тэгэхээр энэ дээр бол биднээс нэг ганцхан жишээ хэлье л да. Арх тамхины хэрэглээ, архины одоо хордлого болж яаг гэх их бүх ажил болдог. Нөгөө хаанаас ямар арх үйлдвэрлэсэн, хэний арх юм юу юм гэд нөгөөдхийгээ ирэх гэж баахан хөрөнгө мөнгө зарцуулдаг. Уучлаарай багш. Би нэг зүйл тодруулаад асууж. За одоо энэ одоо ингээд арх байна гэж бодъё тий. За тэгсэн чи тэрийг баркодыг уншуулангууд хаана, хэдэн сард, яаж, ямар орцтойгоор үйлдвэрлэсэн бүх юм мэдээлэл нь гараад ирнэ гэсэн үг үү? Тийм. Өөрөөр хэлэх юм бол тэр баркодыг уншуулангууд автомашины одоо арам юун дээр байдаг дугаартай адилхан арх болгон өөр өөрийн дугаартай болох юм. Тэгэхээр тэр архийг хэн гэдэг хүн хизээ ямар одоо үйл ажиллагаагаар хэддэх ээлжинд ямар одоо савлгаагаар яаж хийсэн гэдэг бүх мэдээллүүд нь тэн дотор орж ирж. Тэгээд тэр мэдээллийг авангууд дэлгүүрт одоо гар утсаар бүх баркод уншдаг болсон байгаа шүү дээ. Баркод уншингууд хэрвээ тэр архийг баркод уншиж чадахгүй бол шууд одоо мэргэжлийн хяналтын байгууллага бусад төрийн байгууллагууд мэдээлэх ёстой. Энэ хуурамч арх байна. Манайд бол наад баркодыг чинь зөвхөн үнийг хараад талуун дээр гаргахад хэмжээнд л ашиглаад байгаа шүү дээ. Тийм. За яг биднээс бол юуны акцизны маркч гэдэг юм уу одоо юун дээр архин дээр бол нэг хөндлөн юу тавиад байгаа шүү дээ. Нэг баркод. Тэгэхээр тэр баркодыг бол юун дээр ашиглаж яах нөхлөөс тэр баркодны оронд яг архин дээр өөрийнх нь яг бие даасан дугаартай байхаар асуудлыг бодож боловсруулж энэ дээр инновац хийж ажиллаж байгаа нь бол маш сонирн байсан. Тэгээ энийг болохоор их сургууль нь хийгээд үйлдвэрлэлдээ шууд нэвтрүүлдэг. Их сургууль үйлдвэр одоо зохион бүтээгч байгууллага, зураг дэвсэл зохион бүтээгч байгууллага хоёр хоорондоо хамтарч ажиллаад тэр зохион бүтээгч байгууллагын ихэнх одоо том инженер техникийн ажилчид нь одоо тэр тухайн харьяа сургуулийнхаа докторант байдаг юм уу одоо эрдэм шинжилгээний ажилд шууд оролцдог, оюутан удирддаг ийм хавсарсан одоо хоршоолсон байдлаар ажилладаг юм байна. За дараагийн тэгвэл нэвтрүүлж болохоор шин санаа. За дээрээс нь бол яг бид Санкт Петербургт байж байхдаа нэг асуудал энэ электрон номын сан гэдэг асуудал яриад байгаа. Тэр электрон номын сан гэдэг чиглэлийг яг Монголд одоо албан ёсоор нэвтрүүлэх ийм асуудлыг хүндэт тавьсан хамтын ажиллагаа тогтоох асуудлаар. За тэгээд Ельцины нэрэмжит Оросын ерөнхийлөгчийн номын сан гэж электрон номын сан байдаг юм байна. Их том гэсэн. Их том номын сан. За тэр номын сантай бол Монгол улсаас анх удаа биднээс хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Өөрөөр хэлэх юм бол 20 ирээдүйд биднээс Ельцины номын сан руу Улаанбаатараас интернет ашиглаад шууд хандах ийм боломжтой болно гэсэн үг. Тэр сонирхолтой нь бол тэр номын санд байж байгаа нэлээд олон бүр түүхийн зурагнууд байдаг юм байна. Жишээлх юм бол одоо Монгол улс 1800-аад оны үед байжсэн зураг авсан тийм альбом байна. Одоо тэрнийг бол биднээс энэ чадвал 1 сард үзэсгэлэн гаргасан надад байгаа. Тэр үеэр ярьжсэн зураг авчирсан улсуудын тэмдэглэл байдаг юм байна. Тэр тэмдэглэл дээр юу гэж бичсэн байна вэ гэхлээс монголчууд зураг авахулахад маш дургүй. Арай хэд зураг авсан. Тэгээд тэрэн дотор бол бүр янз янзын зургнууд байгаа. Энэ зургийн байнга одоо үйлчилдэг ийм үзэсгэлэн Монгол улсын эрдмийн их сургууль дээр гаргах ийм бодолтой байгаа. Хэрвээ боломж байхаа үнэхээр гарах юм бол та бүхнийг бас үзээшээ. Монголчууд яг 18 дугаар зуунд хэрхэн яаж амьдарч байсан юм бэ? Яг бодиттой зургнууд нь бас байж идэг юм байна л. Өөрөөр хэлэх юм бол дэлгэцэн дээр
та юу үзэх гээд байгаа юм гэдэг юм а сонголт хийгээд тэр сонголт хийсэн юм а одоо Каталогоос шүүх баг. Тийм каталогоос шүүн тэр сонголт хийн штэ тодорхой хэмжээний баримт материалыг. Тэгэнгүүт юу 3D байдлаар гаргадаг болсон юм байна л. Өөрөөр хэлэх юм бол бүр номын хуудас эргүүлж байгаа юм шиг ингэж харж болох бололцоотой. Тийм Уншин, зургийг харна. Өөрөө уншихад оролцож шаардлагатай бол хэвлээд авч болох бололцоотой. Дотроос нь хэсэгчилж авч ишлэл татах боломжтой гэх мэтлэнгээр маш өргөн хүрээтэй програм хангамжтай юм байна лээ. Тэгээ энэ номын сангаар үйлчлүүлсэний төлөө төлбөр төлөх үү? Бид бол үн төлбөргүй хамтаа ажиллагаа явуулж байгаа. За энэ бол одоо Монгол улсад үзүүлж байгаа аюуны маш том хөрөнгө оруулалт гэж бид үзэж байгаа. Тэд ч өөрснөө бол Монгол улсын залуу үеийнхэнд одоо Оросын холбооны улсыг таниулах, Оросын түүх, шаштар, Орос Монголын хамтын ажиллагааны асуудлыг судлахад нь бол тус дэмэл болёо гэсэн ийм сайхан сэтгэлээр энэ асуудлыг шийдсэн л дээ. Орос яваад ирсэн хүмүүсээс ингээл ярилцж яхад Орос үнэхээр өөр болчихжээ. Төр засгийн доктортай байна. Бодлого нь уламжлагдана гэдэг бүх салбарт сайн үр нөлөөтэй байдаг юм байна гэдэг асуудлыг яриад ирдэг юм лээ. Ер нь бол би өөрөө Оросд төгссөн хүн л дээ. За Орос ч юу ах вэ? Одоо хулгал гадагшаа болцсон, Украин төгссөн, хуучин зөвлөлт улсад төгссөн хүн. За биднээсийн үеийн тэр уламжил юу одоо багш нартайгаа харьцдаг, багш нараас юм сурдаг. Тэр уламжил нь байгаа мөртлөө орчин үеийн шинэ агуулгаар баяжсан. Дээрээс нь бол хамтарч ажиллах их сонирхолтой тийм сонин хэлбэрүүд бол нэлээд ажиглагдаж байна. Оюутнууд бол ерөөсөн одоо сул жилеттэй оюутан бараг харагдахгүй байна л да. Тэгээд хэн нэгэн хүн хаа нэгэн газар юм хийж байгаа. Дээрээс нь бол одоо орсуучин их ном сонин уншдаг байсан шүү дээ. Биднээсийн үед бол одоо бол электрон ном их уншдаг болж. Тэгээд тэрнийхээ юунууд дээр бол хоорондоо маргаж байгаа тэр онлайн талын юмнуудаа ярилцаж байгаа юмнуудыг харахад бол маш их өндөр түвшинд хүртсэн ийм сургалт явагддаг юм болов уу гэж бодогдохоор байна л. Москвагийн их сургуулийн нэг багш ирж байсан. Манад хэдийгээр цаасан дээр биччихсэн тийм тусгаалсан журам байхгүй ч гэсэн их сургуульд багшлах багш нар дээрээ тодорхой хэмжээний насны хязгаарыг бид нар харгалзаад идэх юм аа. Үнэхээр чадaltaй тэр багш нарыг багшлуулдаг гэж яриадсэн. Тэр нь танд ингээл их сургуулиудаар явж байхад анзаарагдав. Анзаарагдахгүй яг нь ер нь бол ихэнх асуудлыг шийдэж байгаа тэр том одоо проблемууд асуудлуудыг удирдах байгаа улсууд нь бол дандаа одоо нас тогтсон одоо өндөр мэдлэгтэй доктор профессорууд ер нь бол дэлхийн шинжлэх ухаанд танигдсан тийм улсууд бол удирддаг юм байна л. Манай энэ ихтэй сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хараад ахаар за эхлээд бол Орос школ гэж ярьдаг байлаа шүү дээ. За тэгээ байжснаа дараа нь барууных болсон. Тэгээ тэр дундаас монголих гэл ингээл одоо нэг төлөвчлийнхаа үед л яваад ах шиг байгаа. Оросууд тэгвэл биднээс хэр хол хурдан хөгжиж чадчих вэ? За ер нь бол яг нарийн дээр ярих юм бол Оросын шинжлэх ухаан өөрөө их хүчтэй хөгжсөн. Тэр шинжлэх ухааныхаа хөгжлийн үндсэн дээр бол өөрсдийнхээ шавь нарыг бэлддэг шавь сургууль юм уу одоо орсуудаар бол школ гэж нэрлэдэг байгаа. Энэ чиглэлдээ бол хатуу баримталдаг юм шиг байна лээ. Энэ баримталж байгаа чиглэлийн дагуу одоо орчин үеийн арга хэрэгслүүдийг их өргөн ашигласан ийм судалгаа шинжилгээний ажлуудыг хийдэг болцсон юм байна. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр компьютерийн техник технологиг үр ашигтай ашиглах асуудал дээр нэлээд их анхаарал тавьдаг юм болов. Энэ чиглэл дээр бол ер нь их том дэвшил гарч байгаа ийм чиглэл бол харагдсан. Оросын холбооны улс эрдэмтэд за яг одоо гардаж хийж байгаа улсуудын тэр чадал чансааг сайжруулах асуудал дээр их анхаардаг болтой юм болов гэж бодогдохоор байна лээ. Яагаад гэвэл тэднээсийн одоо нөхцөл байдлыг сайжруулах, тэднээсийн одоо програм техник бусад одоо тоног төхөөрөмжөөр хангах асуудал дээр бол маш их ажил хийдэг юм байна. Би ганцхан жишээ дахиад дурдъя тэр түрүүчийн Санкт Петербургийн
мэдээллийн технологи, механик, оптикийн их сургуулийн захирлна гэхэд одоо 20-30-аад жил тэр сургуулийг удирдсан хүн байж. Тэгэхээр нэг сургуулийг нэг хүн удирдаад тийм хэмжээний дэвшинд өнөөдөр бол одоо мэдээллийн технологийн чиглэлээр гэхэд дэлхийн шилдэг одоо 100-аад сургуулийн тоонд орцсон. Оросын холбооны улс дотор бол яг одоо мэдээллийн технологийн чиглэлээр бол 4-5 жигсдэг ийм хүчтэй болсон сургууль байдгийн байна. Угаасаа бол зүгээр оптик механикийн чиглэлээр мэрэгжилтэн бэлтгэдэг байсан бол одоо мэдээллийн технологийн чиглэлээр ийм давшингуй явж байгаа. Энэ чиглэлээр бол ер нь шин санаа, шин зүйлүүдийг миний дээр яриад байгаа инновац гэдэг ямыг нэвтрүүлэх гэж их хүчин чармаалт, их анхаарал халамж тавьж байгаа ийм юм бол ажиглагдсан. Оюутнууд нь таны яг орсон сургуулиуд дээр сургалтын төлбөртэй байх. За ер нь бол янз янз л байдаг юм шиг байна лээ. За захиалагтай, захиалаггүй юуны ерөнхийлөгчийн нэрмжтэй стипендтэй янз янзэл ийм чиглэлээр жохомхөө сурах асуудал бол тухайн хувийн л асуудал. Та хэд маань оюутан солилцъя аль эсвэл багш нараа харилцан явуулаад мэрэгжил дээшлүүлэх гэдэг асуудал ярив. Ярьсан. Энэ юун дээр бол ялангуяа тэр эрдэм шинжилгээний байгууллагууд дээр хүн явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ саяын хэлсэн 2-3 байгууллага сэтгүүл технологи гэдэг одоо радио электроник холбооны асуудлаар нэлээд их тэргүүлсэн ийм компани байгаа. Тэр компани улсуудтай мэрэгжилтэн солилцох. За бүр тодорхой жишээ хэлэх юм бол өнгөрсөн 3 сард тэр компаниас мэрэгжилтэн ирж манай мэрэгжлийн байгууллагуудад лекц уншсан. Нэлээд одоо тодорхой ойлголтууд өгсөн. Дэвшилттэй техник, технологийн талаар бол нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэх мэтлэнгээр явандаа бол биднээс оюутан солилцоо 2 юм уу 2 жилийн суралцаа 2 жил тэнд суралцдаг ч юм уу 2 байгууллага 2 их сургуулийн диплом олгодог ч юм уу ийм юмнуудыг хийх бодолтой байна. За баярлалаа танд. Баярлалаа. Бид нар өнөөдөр нэвтрүүлэгтээ зочноор Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нээлттэй инновацийн төвийн захирал шинжилгээ ухааны доктор профессор Батэрдэн өгштэй ярилцлаа. Та Монголын үндэсний олон нийтийн телевиз Монголын мэдээ сувгаар явлаа ирлээ нэвтрүүлгийг хүлээн авч үзлээ. Хэрхэн үзэгчтэй манай энэ удаагийн онцлог зочноор Монгол Улсын Эрдмийн их сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор профессор Нарманд хүрэгдээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргье. Тэгэхээр бид зочинтойгоо Монгол Улсын Эрдмийн сургуулийн